Халелуя. Эзний өдрийн мэнд төргийа. Та ядыг харж байгаадаа маш их баяр хөөртэй байна. Бүгдээ хамтдаа босоод эзнийг хүндлэх, магтах цаг маань эхэлж байна. Хамгийн гайхалтай цаг. Бүгдээ хамтдаа эзний үгнээс хамтдаа уншицгаая. Дуулал 33:1-5 Шихэн санжулсан ичгара госэцэмадес. Зөв шудрах хүмүүсээ эзэн дотор баярлан дуулагтун. Шулуун шудрах хүн магтан дуулахад зохистой. Ятгын ичхээр эзэн талархал өрг. 10 утаст пипа хөгжмөөр түүнд магтаалуудыг дуулагтун. Түүнд шин дууг дуул, баяр дуугаар уран чадварлаг тоглол. Учир нь эзний үг бол шулуун шудраг бөгөөд түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм. Тэрээр зөв шудраг ба байдлыг хайрладаг. Дэлхий эзний хайр инэрлэр дүүрэн юм аа. Амен. Бүгдээрээ эзэн рүү хандан залбирanгуйцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Эзэн өнөөдрийн цуглааныг, өнөөдрийн цаг бүрийг, хорон бүрийг эзэн таны мотор татгах чинь аваа. Та удирдах өгөөр аваа. Та биднээр ариун сүнсийг болгож өгөөр аваа. Үнэхээр ариун сүнс бидний зүрх сэтгэлд орж үнэхээр эзэн таны тэр сайн сайхныг мэдрүүлдэг эзэн. Ариун сүнсээр дамжуулан бид нар үнэхээр таны оршихуйг мэдэрдэг аваа. Хүн бүрийн дээр эзэн таны үнэхээр сүнс байх болтугай. Үнэхээр бид нарыг үзэж байгаа, онлайнаар үзэж байгаа, бас нааш ирэхийг хүсэж байгаа ахан дүүсийн төлөө залбирanгуйж ийн аваа. Та аян замын, ирэх замын эзэн та ивэж өрөөж өгөөч аваа. Үнэхээр таныг таньж мэдэх гэж байгаа тэр хүний зүрх сэтгэлийг эзэн та ивэж өрөөж өгөөч аваа. Та өөрийгөө хамгийн сайнаар мэдүүлж өгөөч эзэн. Бүх алдар магтаал, бүх хүндлэн эзэн танд байх болтугай. Таны гайхалтай хүү Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Бүгдээ эзнийг баяр хөөртэйгээр магтацгаая. Дэдиндээ хадийн хаан болсон эзэн Есүсийн надрыг өндөрт магтъя. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Монхимон харин дэд болсон эзэн Есүсийн нэрийг өндөрт магтъя. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Дэдиндээ хадийн хаан болсон эзэн Есүсийн надрыг өндөрт магтъя. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Магтандуулъя эзний нэрийг, зүрх сэтгэлийн гүнээс магтъя. Дуулах дууны хаан гэдэг эзэн дөрвё. Монхимон харин дэд болсон эзэн
магтандууд яа эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууны хаан дэдий эзэн дөрвё магтандууд яа эзний нэрийг зүрх сэтгэлийн гүнээс магтъя дуулах дууны хаан дэдий эзэн дөрвё их усны шууганы тухай энэ газар дэлхий зурагаа зүрхүч алтар магтаад зогстой синти задрагчны нэг магтаа дүн цэргийн агуу жанжмэ бүсмүнтэй моны нэг атаа хүсэнгийн хатаацсан мөч Halleluja хэмээн хашгирна Halleluja эзний магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja нүрэндээ галтай нүдэндээ зовтой синти задрагчны бүгд магтъя зүрхийн агуу жанжмэ зүрхүч алтар магтаад зогстой синти задрагчны бүгд магтъя дүн цэргийн агуу жанжмэ төгс хүчээр мөний нэг ятаа хүсэнгийн тастацсан мөчи Halleluja хэмээн хашгирна Halleluja эзний магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja нүрэндээ галтай нүдэндээ зовтой синти задрагчны бүгд магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja нүрэндээ галтай нүдэндээ зовтой синти задрагчны бүгд магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja Halleluja эзний магтъя Halleluja нүрэндээ галтай нүдэндээ зовтой синти задрагчны бүгд магтъя синти задрагч Синти задрагчны бүгд магтъя синти задрагчны бүгд магтъя Сэтгэл минь оршин хайртай зүрхнээс минь ундраа хайртай амьдралд минь билээ таны хайрыг би дуулнаа би магтна сэтгэлд минь орших сэтгэлд минь орших хайртай зүрхнээс минь ундраа хайртай амьдралд минь билээ таны хайрыг би дуу
хайртай дуулна хайртай магна хайртай хүнлэн хайртай мөргий амьдралд минь билээ таны хайр би дуулна би магна сэтгэл минь орши зүрхнээс минь ондра хайртай амьдралд минь билээ таны хайр би дуулна би магна хайртай дуулна хайртай магна хайртай хүнлээ хайртай мөргий хайртай дуулна хайртай магна хайртай хүнлээ хайртай мөргий амьдрал минь билээ таны хайр би дуулна би магна хайртай дуулна хайртай магна хайртай хүнлээ хайртай мөргий хайртай дуулна хайртай дуулна хайртай магна хайртай хүнлээ хайртай мөргий амьдралд минь билээ таны хайр би дуулна би магна би магна Сэтгэл минь эзнийг магтах туу ариун нэрийг магтаа хизээч байгаагүйгээ магтаах туу ариун нэрийг наран ургаж шинөдөрөхийн таны дахин магтах цаг болоо өнгөрөн одоо ухтан ирж бүхний төлөө их эзнээ магтан сэтгэл минь эзний магтах ариун нэрийг магтаа хизээч байгаагүйгээ магтаа
хайр дүүрэн хайраа дүүрээ таураа нэртэй нагуу нинжин сэтгэлтэй таны сайн хийгүүд магтан үйдэм шалтгаан миний зүрхээр байна. Оо сэтгэл минь эзний магтах ариун нэрийг магтаа хизээч сэтгэл минь оо сэтгэл минь эзний магтах ариун нэрийг магтаа хизээч байгаагүй магтаагдгүй ариун залбирэн гоцгаая. Оо халелуя Иесус. Тимээ эзэн. Та бол ариун. Таны нэр бол тэр өндөрт байдаг нэр юм аава. Та бол та өөрийнхөө хаан суудлаас бууж үнэхээр бидний төлөө амиа өргөсөн бурхан юм аа эзэн. Та бол ариунаас ариун юм аа. Халелуя Иесус эзэн. Бүгд эзнэрөө залбирэн гоцгаая. Эзнийг магтацгаая. Та эзнийг үнэхээр байгаагаараа үнэхээр хүндлээс ирж хүсэж байна. Та одоо яг л байгаагаараа. Та илүү дутуу өгөхгүйгээр яг л тэр зүрх сэтгэлээрээ эзнийг магтаач. Эзнийг хүндлээч. Эзнийг өргөмжлөөч. Тэр бол таны бүтээгч бурхан юм. Хамтаа залбирэн гоцгаая. Хизээч байгаагүй хизээч байгаагүй магтаагдгүй ариун нэрийг магтаа. Оо сэтгэл минь эзний магтах ариун нэрийг магтаа. Сэтгэл минь эзнийг магтах дуу ариун нэрийг магтаа хизээч байгаагүйгээ магтаагдуу ариун нэрийг магтааж эзний бүгдээ дахиад хүндэлцгээе. Оо сэтгэл минь
эзнийг магтах төв ариун нэрийг магтаа хизээч байгаагүйгээ магтах төв ариун нэрийг магтаа ариун нэрийг магтаач ариун нэрийг магтаач та одоо яг тэр ариун нэрийг магтаач ариун нэрийг магтаач халелуя та ариун нэрийг магтаач ариун нэрийг магтаач бүгдээр хамтдаа итгэлийн тунхагаа тунхаглацгаая. Би тэнгэр газрыг бүтээгч хаваа учрах ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон Мариагаас мэлэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин амь орсон. Тэгээд тэнгэрт одож авгаа учрах ертөнцийн эзэн хинхээ баруун гарын хүндэт суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний хийсэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгдээрээ пастор болон орчуулагчаа урьцгаая. Ёрошико онгайшимас. Никойни. За, мик тавьж өгнө.チェックチェック。こっちのですね。チェックチェック。ワンハハ。お祈りをいたします。 За, хамтдаа залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэрт бурхан эцэг минь 目には見えませんけども、 нүдэнд харагдахгүй байгаа хэдий ч 今私たちの真ん中におられる。 үнэхээр бидний дунд байгаа あなたはそのように約束してくださいました。 тэгэхээр та тийхүү бидэнд амлалтыг өгсөн. その約束を信じます。 Энэхүү амлалтанд танд бид итгэж байна. 今私たちの礼拝する真ん中に主がおられて、 үнэхээр бидний үнэхээр энэхүү мөргөл дунд та байгаа. 私たちの礼拝を受け取ってください。 Үнэхээр бидний хүндэтгэл мөрөглийг та өөртөө хүлээж аваач. 小さなものの礼拝ですけども、 Үнэхээр өчүүхэн бидний мөргөл хэдий ч また足りないものでありますけども、 бидэнд үнэхээр чадахгүй мэдгүй зүйлс байгаа. しかし主は私たちを愛してくださり、 Гэхдээ та биднийг хайрлж, 私たちの祈りを聞いてくださり、 та бидний залбирлыг сонсож, 私たちの賛美を聞いてくださり、 бидний үнэхээр магтаалыг үнэхээр хүлээж авч, 私たちを愛して導いてくださることを信じます。 үнэхээр биднийг хайрлаж, биднийг үнэхээр дагуулдаг учраас энэ зүйл бид итгэж байна. この後に私たちは御言葉を聞きますけども、 Бид хамтдаа удахгүй таны үгнээс суралцах болно. 主よどうぞ助けてください。 Тэгэхээр та бидэнд туслаач. 語る者に助けを与えてください。 Үнэхээр үгийг тунхаглах нэгэнд та үнэхээр туслаач. 通訳する者にも助けを与えてください。 Үнэхээр бас орчуулгын нэгэнд ч гэсэн та туслаач. そして御言葉を聞く者にも助けを与えてください。 Үнэхээр үгийг сонсох хүнийг бүр таваас өөрийн тусламжийг өгөөрэй. そして神様の素晴らしいその御心がここになされますように。 Үнэхээр таны гайхалтай үнэхээр зүрхсгэл бидний дунд үнэхээр биелээ олоосоо гэж 今私たちはあなたの前に出ていきます。 бид үнэхээр таны өмнө очиж байна. そして生産式を受け取ります。 Бид бас хамтдаа энэ цагт хайрын зогийг хүртэх болно. 罪が許されて Бидний гэм нүгэл уушлагдаж あなたの前に立てることを感謝します。 үнэхээр таны өмнө зогсох боломжтой болсны төлөө талархаж байна. 生産のパンを通してイエス・キリストの体を思い、 Үнэхээр энэхүү зоогийн талхаар дамжуулж бид үнэхээр таны биеийг үнэхээр дурсан санаж 生産式の杯を通してイエス様の血を思い出し、
Үнэхээр энэ хүү зоогийн жүсээр дамжуулан эзэн Есүс таны үнэхээр цусыг бид дурсан сан. 罪許された恵みを感謝します。 бидний гэм нүгэл уушлагдсан энэ хүү нэгүсэлд 私たちを受け入れてくださることを感謝します。 бидний хүлээж авсны төлөө тань талархаж これ байна. からもこの思いが消えないようにさせてください。 Гэрийн зүйл үнэхээр мөнгөд бидэнтэй хамт байхын төлөө パンを受け залбирч байна. 取るときに、ブドウ酒を受け取るときにいつも思い出していけますように。 Үнэхээр бид үнээс хойш ч гэсэн энэ зоогийн талах дарсыг үнэхээр хүртэх болгонд энэ そ зүйлийг してこの素晴らしいことを伝えていけますように、 тэгээд мөн энэ хүү гайхалтай зүйлийг бусдад үнэхээр дамжуулдаг байхад イエス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン。 Амен. それではパンとブドウ酒を受け取ってください。 За тэгвэл зоогт оролцох хүмүүс урд ирээд зоогийн талах болон дарсыг хүлээж авна. 手を消毒してくださって、はい、これはあなた方のためのイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流された裂かれたイエス様の体です。これはあなた方のために流されたイエス様の血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はパンを食べ、ブドウ酒を飲むたびにイエス・キリストを思い出しなさい。それでは聖書のお話をします。 За Библиэс хуваалцъя. 今日はですね、ずっと礼拝についてね、皆さんに伝えてきてますけども、 За бид нар өнөөдрийг хүртэл тийм ээ. За хүндэтгэл мөрөгдлийн талаар суралцж байгаа. 皆さんが何のために礼拝に来ているのか、そのことをよく理解しなければいけません。 Та бүхнийг болохоор юуны тулд энэхүү за хүндэтгэл мөрөгөлд тийм ээ оролцож байгаа вэ гэдгийг сайн ойлгосоо гэж ингэж хүсэж байна. で、それはですね、聖書のことを神様から私の心に語ってもらうことなんです。 За тэр нь болохоор за бурхан өөрийнхөө үгээрээ дамжуулж миний зүрх сэтгэлд тийм ээ үгээ хэлээсэй гэж. だから礼拝の中心は聖書の言葉だということを理解してほしいんで Тийм すね。 болохоор бидний энэхүү тийм ээ за хүндэтгэл мөрөглийн за гол цөмөн нь болохоор за бурханы үг буюу тийм ээ энэхүү 今日の聖書箇所、 гэж ойлгосоо. 今日の聖書箇所は使徒の働きの15章の21節から21節だけですね。 За өнөөдрийн за Библийн хэсэг болохоор Үйлс номын 15-ын 21-р ишлэл байна. За нэг ишлэл байна. 15章の21節です。 За Үйлс 15-ын 21-р ишлэл. За уншия. Учир нь амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчд нь байдаг гэвэ гэсэн. はい。モンゴル語でですね、シナゴーグという言葉が出てるんですね。初めて聞くシナゴーグっていう言葉があるんですね。 За Монгол хэл дээр тийм ээ. За нөгөө Библиэлд байгаа тийм ээ. За синагог гэдэг нь үг гарч чинь тийм ээ. 皆さんシナゴーグって分かってますか？ Синагог гэдэг та нар мэдхүү тийм ээ. 多分クリスチャンは分かってると思うんですけども、 Христ итгэгч хүмүүс бол энэ үгийг мэдж シナゴーグ байгаа. って言葉初めて聞いた人たくさんいるんじゃないかなと思います。 Синагог гэдэг энэ үгийг өнөөдөр анх удааそうです。 сонсож байгааそうで хүмүүсээс すね。 гараа өргөнөө. За бас そうですね。普通はそれでいいんです。 за тийм юм за байгаа мэдээж. これはですね、
ユダヤ人、イスラエルの人たちが礼拝するときに集まる場所のことをシナゴーグって言います。 За энэхүү за синагог гэдэг нь болохоор тийм ээ. За юудэчүүд за хүндэтгэл мөргөл өргөхтэй хамтдаа цугладаг одоо тэр газрыг нь зааж хэлж байгаа. だから私たちがこのね、クリスチャンが集まって礼拝するのをチャーチっていうのと同じですね。 За бид нар одоо ингэ цугларч байгаа тийм ээ. Бидний энэ цугларч байгаа газрыг болохоор одоо сүм чуулган гэж ингэж хэлдэг тийм ээ. Church. で、このね、何をしてるかって言ったら毎日曜日ですね、聖書を読んでるんだっていう話なんです。 За тэгээд 7 хоног болгоны одоо нэм гарагт тийм ээ хамтдаа цуглаад одоо Библи уншдаг энэ газар そ синагог. してこの聖書を読んでるから大丈夫だねっていうのが今日のお話なんです。 За тийм өнөөдрийн одоо бидний ярих зүйл болохоор тийм ээ Библи уншиж байгаа болохоор тийм ээ зүгээрээ гэсэн энэ тухай ярина. 私はですね、いつもこの求道者の方々にですね、初めて礼拝に来た時の感想を聞きます。 За пасторын хувьд тийм ээ одоо цуглаанд одоо хамрагддаг хүмүүсээс тийм ээ асуудаг анх удаа одоо цуглаанд ирэхэд танд одоо ямар сэтгэл төрсөн бэ, ямар байсан бэ гэдээ асуудаг. なぜかというと私は小さい頃から教会に行っているので、 Яг тэр би болохоор одоо баг балчраасаа тийм ээ цуглаанд 初めて教会に行ったっていう記憶がないんです。 тэгээд пасторын хувьд тийм ээ анх удаа цуглаанд очисон гэсэн тэр юугаа сандгүй. 初めて教会に行ったっていうそういうです気持ちがわからないんです。 Анх удаа цуглаанд очиод тийм ээ одоо ямар сэтгэл төрсөн одоо тэр тухайгаа ерөөсөө сандгүй. ですからね、初めて来た人にすぐね、どうですかとはすぐ聞けないので、しばらく経ってから初めて来た時どう思いましたかって聞きます。 Тийм болохоор тийм ээ яг одоо анх удаа ирж байгаа хүмүүсээс бол одоо шууд асууж чадахгүй одоо цуглаанд одоо хид хид удаа одоо оролцож байгаа тийм хүмүүсээс そしてですね、その返事はですね、多くの返事は温かく迎えてくれましたという返事が多いですね。 тэгээд олон хүмүүс юу гэж хариулдаг вэ гэхээр тийм ээ маш одоо халуун дотноор намайг ухтаж авсан гэж ингэж хариулдаг. またはですね、賛美を歌ってるとなんか心にですね、こうすごく神様の愛を感じましたっていう人もいますね。 Зарим хүмүүс болохоор тийм ээ магтаалын дуун тийм ээ одоо миний зүрх сэтгэл одоо маш хүрээд тийм ээ бурхны хайрыг мэдэрсэн гэж бас ингэж хэлдэг. ある人はですね、食事の時間がとても楽しかったという人もいます。 Зарим хүмүүс нь тийм ээ хоолны цаг нь маш одоо хөвгөлтэй сайхан байсан гэдэг ингэж хэлдэг. でもですね、聖書の話を聞いて感動したという人は少ないんですね。 Харамсалтай тийм ээ Библийн одоо тэр яриаг сонсоод үгийг сонсоод тийм ээ сэтгэл хөдлсөн гэж хариулдаг хүмүүс тийм ээ баг байдгүй тийм ээ маш зөв. 聖書の話をしている私にとってはですね、すごく残念に思うことがあるんですね。 За одоо номдол хийж байгаа пасторын хувьд болохоор тэр нь одоо маш одоо харамсалтай тийм ээ. このね、聖書のお話をしたんだけど聞いてもらえなかったのかなと思ったり、 Уул номдол хийсэн боловч тийм ээ хүмүүс одоо сайн сонсоогүй болов гэдэг. また私のですね、話すその力不足なのかなとすごく落ち込んだりします。 Тэгээ пастор өөрийн хувьд тийм ээ одоо бас сайн одоо хүмүүс хуваалцаж одоо ярьж чадаагүй болов жоо сул байсан болов гэж бас боддог. しかしですね、初めて礼拝に参加するっていうのはね、それほど緊張してるんですね。 За ер нь бол тийм ээ анх удаа цуглаанд ирнэ гэдэг бол тэр хүмүүсийн хувьд одоо дотроо маш их одоо сандралтай тийм байдаг. で緊張してるからこの何を話してるかというよりもね、周りの人どうなってんだろうって周りのことばかり気になるそうです。 Тэгээ тэр одоо өөрийн нэг сандралаасаа болоод тийм ээ Библийн үгээс илүү тийм ээ одоо эргэн тойрны хүмүүсээ ингээд одоо анзаарч хардаг ч юм уу яаж байгаа бол гээл те. もう何度も来ている皆さんは緊張ないと思いますけども、 Олон удаа ингээд цуглаанд ирж байгаа хүмүүсийн хувьд бол харин сандрал баг байхгүй бах тийм ээ. 初めて教会来る人っていうのはそんな気持ちなんだということを理解してあげてください。 Тэгээ та бүхэн тийм ээ анх удаа цуглаанд ирж байгаа хүмүүс одоо тийм одоо сандрал байдсан байна гэдгийг ойлгож мэдээсэй гэж ингэж хүсэж байна. ね、その聖書の話をすることよりも皆さんが親切になることの方が大事ですね。 Одоо Библийн үг тэр хүмүүст ярихаас илүү тийм ээ одоо тэр хүмүүст эхлээд одоо маш одоо илтгэр тийм ээ одоо харилцах. 優しい心で歓迎してあげてください。 Маш одоо зөөлөн тийм ээ илтгэр тэр хүмүүстэй харилцах тийм ээ хүлээж авах шаардлагатай. さて皆さんはどのような礼拝を期待していますか？ За та бүхэн тийм ээ одоо ямар хүндэтгэл мөрөглийг одоо хүсэн хүлээдэг вэ тийм ээ? クリスチャンに会うのが楽しみです。期待してます。 Христ итгэж хүмүүстэй уулзсан сайхан байдгүй тийм ээ? 食事にスポーツ楽しみにしています。 Хоол идэх эсвэл одоо спорт тоглох тийм ээ?
それ決して悪いことではありません。 Тэр бол мэдээж тийм уу зүйл бол биш. 私も皆さんと食事をしたり、ね、スポーツはしたいんですけど、ちょっと体力がなくなるのでできないですけど、一緒にしたいなと思ってます。 Миний бодлохоор тийм та нартай сайхан хоол идээд тийм ээ. Тэгээ бас спортоор тийм ээ хамт ингээд тоглох тийм хүсэл байдаг. でも礼拝で一番大切にしてほしいのは、神様と心を一つにすることなんですね。 Гэхдээ энэ хүү хүндэтгэл мөрөглийн цагт тийм ээ та бүхнийг бурхантай зүрх сэтгэлээ одоо нэг болгох гэсэн энэ зүйлийг хамгийн чухал ингэж тооцоосоо гэж бодоосоо гэж ингэж хүсэж байна. 今週の金曜日からキャンプがありますね。 За энэ 7 хоногийн баасан гарагаас эхлээд бид нар тийм ээ зуны кемп もう байгаа. 皆さんもね、キャンプ楽しみにしてますね。 Тэгсэн яд хүлээж байгаа ах тийм ээ та. 私も楽しみにしてます。 Би ч гэсэн маш их тэгсэн яд でも хүлээж そ байна. のキャンプも同じですね。 За энэ хүү одоо зуны кемп ч гэсэн адилхан. もういろんなその楽しい時間を過ごすけども、 Маш олон хөгжилтэй сайхан цагууд 一 байгаа. 番大切な時があるんですね。 Гэхдээ маш чухал тийм бас цаг байгаа. 神様と心が一つになっていく。 Бурхантай бурхан болон миний зүрх сэтгэл тийм ээ одоо нэг болох гэсэн. これを大切にしてほしいんですね。 Энэ зүйлийг тийм ээ хамгийн чухал тооцоосоо бодоосоо. 神様はキャンプの中で何を語ってくれるんだろうか。 Бурхан энэ хүү одоо зуны кемпээр дамжуулаад надад тийм ээ. 神様、私の心に迫ってくださいと、 Бурхан миний зүрх сэтгэл тийм ээ ойртож ирээсээ хүрээсээ гэд. そのようにキャンプに期待してほしいんです Энэ ね。 зүйлийг тийм ээ та нар зохисон үлээсээ ийм зүрх сэтгэлтэй байгаасаа гэж ингэж хүсэж байна. 今からお話しするのは、ちょっと今まで話したことと真逆の話をします。 За одоо миний ярих байгаа зүйл болохоор тийм ээ одоо хүртэл одоо ярьснаас шал эсрэг ийм зүйл ярих гэж байна. 私が若い頃の話です。 За миний одоо залуу үе тохиолдсон тийм ээ энэ зүйлийг ярив. 多分ですね、皆さんよりももっと若い中学生、高校生ぐらいの時の話です。 Та нараас тийм ээ одоо бүр залуу байсан дунд сургуулийн юм эсвэл ахлах сургуулийн үеийн яриа байна. まだね、中学生、高校生ですから、牧師でもないですから、 За тухайд мэдээж пастор биш тийм ээ. 皆さんと同じようにですね、この教会に集まって、 Та нартай адилхан ингээд цуглаанд ирдэг そして оролцдог. 牧師先生から聖書の話を聞きます。 Тэгээ пастораас мэдээж ингээд номлол сонсдог. 当時はですね、キャンプっていうのでは名前ではなくて、収容会っていう名前なんですね。 За тухайд болохоор тийм ээ. За бидний одоо зуны кемп одоо кемп маань болохоор кемп гэдэг тийм одоо нэртэй биш. Шүүёкай гэдэг тийм ээ. Одоо ингэж нэрлэдэг байсан байна л да. もう要するに聖書の話を聞いて信仰を強く訓練するっていうそういうものです。 За тэр нь болохоор тийм ээ хамтдаа ингээд цуглаад тэгээ Библийг суралцаад өөрсдийнхөө одоо итгэлийг тийм ээ батжуулах юм зүйл ね гэдэг. 2泊3日3泊4日に泊まるんですけども、 За 2 шөнө 3 өдөр гээд ингээд хондог тийм ээ. 朝も礼拝、 Өглөө одоо мөргөл байгаа. 昼も礼拝、 Өдөр ч гэсэн мөргөлтөө. 夜も礼拝、 Орой ч гэсэн мөргөлийн цагтаа. ずっと聖書の話を聞いています。 Туч тийм ээ бид нэр өглөөнөөс ахуулаад орой хүртэл тийм ээ одоо Библиэс ингээд суралцсан сонсно. ね、若い私はですね、早く休憩にならないかな。 Би одоо залуу байсан учраас тийм ээ хурдан амралтын цаг болоосоо гэж. 目の前に川があるのに川で泳いで遊びたいな。 Гол ингээд ойрхон нүдний өмнө байхад тийм ээ ингээд гол ингээд сэлхийн сан гээл тий. Цогцлын сан. そんなことばっかりで、 Тийм зүйл бодоод тийм ээ. 聖書の言葉は心に入ってこないんですね。 Библи үг ерөөсөө зүрх сэтгэлд орж ирэхгүй. 今もその時にどんな話をしたか覚えてません。 Одоо хүртэл тийм ээ тухайн үед одоо пастор одоо юу хуваалцсан талаар ерөөсөө сандгүй. 牧師になって Тэгээ би пастор болоод 同じことをしません。 ийм адилхан зүйл хийхгүй шүү гэж ингэж бодсон. ね、自分の心に残ってないんでしょ。 Тэгээд одоо өөрийн зүрх сэтгэлд ерөөсөө тэр зүйл үлдээгүй тийм ээ. だからたくさんはキャンプでたくさんは伝えません。 Тийм болохоор пасторын үед тийм ээ одоо кемп хийх үедээ тийм ээ одоо бичээсээс тийм ээ тийм их ярьдгүй. キャンプにテーマを持つようにしています。 За тэгээд кемп зохион байгуулахдаа тийм ээ одоо ямар нэгэн одоо сэдвтэйгээр тийм ээ тухайн кемпийг зохион байгуулахаар. 例えば子どもたちのキャンプだったら、 За жишээлбэл тийм ээ одоо хүүхдүүдийн одоо кемп байх юм бол キャンプのテーマが決まると、 за одоо тухайн кемпийн одоо сэдвийг гаргана тийм ээ. そのイラストや文字を作ります。 За одоо тэгээд одоо зураг тийм ээ одоо тиймэрхүү одоо үг. そしてですね、しおりを作ります。 За тэгээд одоо хүүхдүүдэд өгөх тийм ээ одоо そして танилцуулга T маягийн. シャツを作るんですね。 За тэгээд бас одоо фотолог хийн тийм ээ. そしてアルバムも作ります。 За бас альбом тийм ээ зургийн цомог.
残るものを通してですね、あのキャンプではこんなことやったなというのを思い出すためです。 За хүмүүс үлдэхээр тийм ээ тухайн одоо үед тийм ээ тэр кемпийн үеэр тийм зүйл одоо байсан гэж тийм ээ дурсан санахаар ийм зүйл хийхээр. そしてですね、キャンプのテーマに合わせていろんなことを私は仕掛けていきます。はい。いろんなことを工夫をします。 За тэгээд тухайн одоо кемптэй холбоотойгоор тийм ээ одоо янз бүрийн зүйл одоо санаж одоо хийдэг тийм ээ. 例えば美しい心というそういうテーマの時には За жишээлбэл тийм ээ үзэсгэлэнтэй зүрхсэтгэл гэсэн одоо ийм одоо сэдв байна. Beautiful mind こういうような感じでやるわけです。 Одоо тэгээд одоо энэ дээрээ тийм ээ одоо ингэ зүрх ингээд яа. ね、永遠の命という時には Одоо мөнхийн ам гэдэг сэдв байна. 命ってこうやるんですね。 Иймэрхүү байдлаагаар тийм ээ одоо ам гэдэг. これ漢字の命っていう字ですね。 За энэ болохоор нөгөө одоо Япон нөгөө хан зугаа штэ тийм ээ. 古い人間を捨てて新しい人になりましょうという時には Одоо хуучин хүнээ хаяад одоо шинэ хүнийг өмсөё гэсэн тийм ээ. こうやるんですね。 Иймэрхүү байдлаагаар тийм ээ одоо これは漢字の古いっていう字です。 энэ болохоор одоо ханзны тийм ээ одоо хуучин гэсэн тэр ханз. そのようにしていつもみんなに記憶に残るように考えます。 Иймэрхүү байдлаар тийм ээ одоо хүмүүст одоо оюун бодолд нь үлдэхээр тийм ээ ингэж бодож хийдэг. さあ今年のキャンプ За энэ жилийн бидний кемп тийм ээ зуны кемп. もう準備しています。 За бэлдэж байгаа. 楽しみにしてください。 За та бүхэндээ тэгсэн ядан сайн хүлээж агаараа. ね、今年のキャンプは信仰を育てるっていうそういうテーマですね。 За энэ жилийн бидний кемпийн өрөө болохоор тийм ээ итгэлээ өсгөх гэсэн ийм сэдвтэй байгаа. さあ何が出てくるか楽しみにしてくださいね。 За юу гарч ирэх бол тийм ээ энэ тэгсэн ядан хүлээж. そしてですね、写真をいっぱい撮ってあげてください。 За тэгээд бас та нар тийм ээ одоо маш их одоо зураг бас дараасаа гэж юм. そしてそれをまとめる働きとか、 Тэгээд түүнийг одоо нэгтгэх тийм ээ зургуудаа нэгтгэх. ね、それをまた紹介するっていうのもいいでしょう。 Тэгээд сүүлд нь тийм ээ одоо цуглаан дээр танилцуулах ч юм уу тийм ээ. さあ今日はですね、礼拝の中心は聖書の言葉を聞くことだ。これを皆さんにお伝えしたいと思っています。 Өнөөдөр та нарт тийм ээ дамжуулмаар байгаа зүйл маань болохоор бидний энэхүү хүндэтгэл мөрөглийн гол сүм маань болохоор Бурхны үг юм аа гэсэн тийм ээ бичээс юм аа гэсэн зүйлийг. 午前に礼拝に来ている方はご存知だと思いますけども、 За та бүхний дунд тийм ээ за өдөөс өмнөх одоо Япончуудын цуглаанд ирж байгаа хүмүүс мэдж байгаа. たくさん礼拝の中にプログラムがあるんですね。 За өдөөс өмнөх одоо мөрөглийн цагт тийм ээ одоо маш олон хөтөлбөрүүд байдаг. 司会者が祈ります。 За одоо хөтлж байгаа хүн гарч ирээд 賛美を捧げます。 магтаал өргөн. 主の祈り使徒信条10回を聖書します。 За эзний залбирал болон төлөөлөгчдийн итгэлийн тунхаа. 生産式があります。 За хайрын зоог байгаа. 祝祷があります。 За тэгээд юу тийм ээ? 聖書の話があります。 За тэгээд ингээ номлол байгаа. 応答のお祈りがありま За す。 хүмүүс ингээ шийдвэрийн залбирал хий. いろんなものが入ってます。 Маш олон зүйлүүдийг хийдэг тийм ээ. だから1時間半以上かかるんですね。 Тийм болохоор тийм ээ 1 цаг 30 минутаас илүү цаг зарцуулдаг. どれも礼拝にとって大切なことなので省略できないんですけども、 За бүгд одоо энэ цуглааны үйл ажиллагаанд одоо тийм маш чухал зүйлүүд учраас тийм ээ одоо хасах боломжгүй тийм. もしですね、礼拝のする時間がどんどん短くなっていく短い時間しかできなかったら、 За хэрвээ тийм ээ одоо бидний энэ хүндэтгэл мөрөглийн цаг одоо богинохон хийхээр болох юм бол 最終的に何を残すのか、 за хамгийн сүүлд тийм ээ эдгээрийн одоо аль нь үлдэх болоо. それは聖書を朗読することなんだと言われて За いま тэр す。 нь бол за Библи уншлах тийм ээ. そうすると皆さんね、賛美は不要なんですか？ За тэгэхээр та нарын донд тийм ээ одоо お祈りはどうするんですか？ одоо магтаал залбирал тийм ээ одоо шаардлагагүй юм одоо 疑問が湧くかもしれませんね。 тийм ээ за бодох тийм хүмүүс байж магадгүй. でもそれほど聖書の朗読は礼拝の中に欠かせないんだということです。 Тийм болохоор тийм ээ бичээс гэдэг бол бидний энэхүү одоо хүндэтгэл мөргөлд тийм ээ зайлшгүй байх шаардлагатай ийм зүйл байгаа. 今日読んだ使徒の働きの15章の21節もう一回出してもらえますか？ За бидний сая уншсан Үйлс намын 15-21 дугаар ишлэгийг дахиад харъя. で、この内容はですね、エルサレム教会がアンテオキア教会に対して考えている内容なんです。
За энэ дээр гарч байгаа зүйл нь болохоор тийм ээ Иерусалимийн чуулган болохоор одоо Антиохын чуулганы талаар тийм ээ одоо хэлж ярьж байгаа тэр зүйлийн. アンティオキア教会はまだ教会が始まったばっかりで、 За Антиохт тийм ээ чуулган дөнгөж одоо тийм ээ одоо бий болоодсан юм уу. もしかしたらこのことわかんないんじゃないかなとですね、心配しているんです。 Тэгээд одоо Иерусалимийн чуулганыхан тийм ээ одоо энэ зүйлийн талаар сайн ойлгоогүй байж магадгүй гэж санаа зовж ирсэн. いろんなですね、ちょっとね、こう間違った教えが入り込んでるんですね。 Тэгээд бас одоо буруу сургаалууд тийм ээ одоо бас で орсон. も大事なところだけ伝えて、エルサレム教会は大事なことだけは伝えます。 Тэгээд тэдэнд тийм ээ одоо хамгийн чухал зүйлийг дамжуулъя гэдэг. そしてあと細かいことはもう彼らが聖書を読んでるから大丈夫だよというふうに言っているのがこの今日の聖書の箇所なんで Тэгээд す。 одоо нарийн ширийн зүйл нь болохоор тийм ээ та нар одоо Библи уншиж байгаа болохоор зүгээрээ гэсэн энэ зүйлийн талаар. 彼らは毎週日曜日に集まって礼拝して聖書を読んでるから大丈夫だよって言ってるんです。 Тэгээд 7 хоног болгоны нэм гараг цуглаад тийм ээ Библи уншиж байгаа учраас бичээс уншиж байгаа болохоор зүгээрээ гэсэн энэ зүйлийн талаар өгүүлж байна. そして聖書の言葉にもう私たちいけないけども聖書の言葉を委ねていきましょうというふうにエルサレム教会は決断するんですね。 Тэгээд за одоо бурхны үгэнд тийм ээ одоо итгэж найдаа гэсэнтэй одоо энэ зүйлийг уриалж тийм ээ ингэж хэлж байгаа. この聖書の言葉はですね、この言葉を信じると救われるんですよ。 За бичээсийн тийм ээ за энэ үгэнд итгэх юм бол аврагдана тийм ээ хүн. この言葉を信じて永遠の命に復活に預かると約束されているからです。 За тэгээд энэ бичээст тийм ээ одоо энэ үгэнд итгэх юм бол аврагдаад тэр мөнх амийг хүлээж авна гэж ингэж そ бичсэн して байна. ですね、聖書は必ず神様はその言葉の通りに働かれるんですね。 Тэгээд бурхан тийм ээ энэ үгийнхаа дагуу тийм ээ одоо үйлддэгэ гэдэг. またこの聖書の言葉を通して私たちの人生を導いてくださいます。 Тэгээд бурхан тийм ээ энэ үгээрээ дамжуулж бидний амьдралыг өдөртөн чиглүүлдэг. でその聖書の言葉を通して私たち励まされるんですね。 Тэгээд бид нар энэхүү үгээр дамжуулаад тийм ээ урам зоригийг авдаг. でも時々ですね、聖書の言葉を聞いてですね、苦しくなる時あります。 Гэтэ заримдаа бидний хувьд тийм ээ одоо энэ бичээс үгийг уншихад тийм ээ бидэнд бас одоо хэцүү санагдахаар тийм зүйлүүд байдаг. もうこれ以上読みたくないというですね、そういう気持ちになるかもしれません。 Түүнээс илүү уншиж чадахгүй нэ гэсэн тийм ийм зэрэг でも сэтгэл その時は悔い改めて正しくなるように導いてるんですね。 харин тэр үедээ тийм ээ бид нар гимшээд тэгээд одоо зөв амьдрахаар тийм ээ одоо шийдвэр гаргах. ですから聖書の言葉を通して皆さんの人生に働きかけてくださるんです、神様は。 Тэгээд бурхан энэ үгээрээ дамжуулаад тийм ээ та бүхний амьдралд ажиллаа хийдэг. ぜひですね、この聖書の言葉を受け取っていきましょ Тийм болохоор та бүхнийг энэ үгийг тийм ээ заавал хүлээж аваасаа гэж хүсэж байна. う。わからなくてもですよ、その言葉を覚えて帰ってみてください。 Ойлгохгүй исэн ч гэсэндээ тийм ээ тэр үгийг та бүхнийг цээжлээсэй гэж ингэж хүсэж байна. 必ずそのようになるんですね。 Заавал яг түүний дагуу болох болно үгийн дагуу. 皆さん、この教会の名前を知ってますか？ Та нарын цуглааны нэрийг мэдэх үү? 何という名前の教会だか知ってますか？ Ямар нэртэй цуглаан вэ? ですね。神の家族主イエスキリスト教会ですね。 Бурхны гэр бүл Есүс Христийн цуглаантай чуулган. ね、この神の家族という名前はもう40年以上も前に付けられた名前でした。 За Бурхны гэр бүл гэсэн энэ хүн нэр нь болохоор тийм ээ одоогоос бүр одоо 40 жилийн өмнө тийм ээ одоо өгөгдсөн юм нэр байгаа. これはですね、聖書のエペソ書の2章の19節に書いてある言葉なんですね。 Энэ болохоор Эфес номын 2-ын 19 дээр бичсэн үгийн дагуу. で、私はその時ですね、中学生でした。 За би тухайн үед тийм ээ дунд сургуулийн сурагч байсан. で、その教会の名前ですね、恥ずかしいと思ってたんですよ。 Тэгээд одоо цуглааныхаа нэрийг тийм ээ айгүй дотроо тийм ээ ичмээр юм аа гэж ингэж боддог байсан. なんかね、神の家族ってなんかこうかっこよくないじゃないですか。 За Бурхны гэр бүл гэдэг одоо тийм одоо гой сонсогдохгүй байгаа ч юм шиг тийм. ニューライフチャーチとかですね、英語で書かれてたりとか、 Одоо англи хэл дээр бичигдсэн нэр ч юм уу тий. ね、またはですね、シティチャーチとかですね、そんな名前だったらですね、 Эсвэл одоо City Church гэж тийм ээ. Тухны сүм なんか гэдэг англиар なん хэлж. かかっこいいような教会に感じるじゃないですか。 Илүү одоо нөгөө одоо лаг сонсогдохоор тийм ээ.
中学生の私はですね、ちょっとですね、それがですね、かっこよく思えなかったんですよ。 тухайн үед тийм ээ одоо дунд сургуулийн сурагч байсан хүний үед тийм ээ だからちょっとですね、教会の名前ですね、教会の名前ですね、堂々と言えなかったんです。 тийм болохоор одоо чуулганыхаа нэрийг тийм ээ одоо зоригтойгоор тэгж хэлж чаддгүй юм байдал та. でも今は本当にそうだなと思ってます。 Гэхдээ одоо ингээ харахад тийм үнэхээр яг энэ нэр нь тийм ээ тийм үнэхээр яг こ хүлийн の зөвшөөрдөг. 言葉の通りの教会なんだな。 Яг л энэ одоо нэрийн дагуу тийм энэ үгийн дагуу чуулган маань この神の家族という意味は、もう私たちは国民を超えて神様にあって家族なんですよという意味なんです。 Энэхүү одоо бурхны гэр бүл гэдэг маань тийм ээ одоо улс үндэстнээс одоо үл харгалзаа тийм ээ одоо үл хамааран бид нар бүгдээрээ тийм ээ одоо бурхны гэр бүл юм а гэсэн утгыг илэрхийлж байгаа. 40年前には何にもなかったですよ。 За 40 жилийн өмнө бол тийм ямар ч тийм зүйл そ байхгүй. して私が20年前に牧師を始めてから、 20 жилийн өмнө пастор болсон. 中国の人が教会に集まり、 За хятад хүмүүс ингэ цуглаанд ирж 韓国の байсан. 人が教会に集まり、 За солонгос хүмүүсээс чуулганд ирж イン ирсэн. ドネシアの人が教会に来て、 За Индонез хүмүүс тийм ээ. そしてモンゴルの人たちも教会に集まってく Тэгээд る。 ингэ Монгол хүмүүс тийм ээ ирдэг болсон. 国籍を超えて神様の家族になってるんですね。 Тэгэхээр улс үндэстэн одоо өөр байхаас үл шалтгаалаад 聖書の言葉の通りになっていくんですよ。 яг л бурхны үгийн дагуу тийм ээ болж байна. わからなくてもそうなんです。 Ойлгохгүй исэн ч гэсэндээ тийм ээ. 恥ずかしいと思ってもそうなるんですね。 Чивтэр санагдсан ч гэсэндээ яг л бурхны үгийн дагуу тийм. 神様は聖書の言葉の通りにされるんですね。 Бурхан яг л өөрийнхөө үгийн дагуу тийм ээ үйлдэлтэй хийдэг. ですから皆さん、このわからなくても覚えておいてください。 Тийм болохоор сайн утгыг нь ойлгохгүй исэн ч гэсэндээ тийм ээ энэ үгийг та нар цээжлээсэ гэж ингэж хүсэж байна. 神様は実現してくださる方です。 Бурхан үнэхээр энэ үгээ тийм ээ биелүүлэх болно. 言葉の通りになさる方なんです Яг ね。 л үгийнхаа дагуу тийм ээ үйлдэх болно. さあ、ね、聖書の礼拝では聖書の言葉が大切だということをちょっとこれからも伝えますけども、 За та нарт тийм ээ үнэхээр энэхүү бидний хүндэтгэл мөргөлийн цагт で тийм も ээ 皆 одоо さん бурхны үг чухал. 礼拝してる時にね、さっき賛美してたじゃないですか。 За гэхдээ бид нэр сая хүндэтгэл мөргөл дээр тийм ээ ингээд юм магтаал ингээд бурханд өргөсөн штэ. なぜ賛美するんでしょうか。 Яагаад бидний хүндэтгэл мөргөл одоо магтаал өргөд юм бэ тийм ээ? ね、簡単に説明します。 За энэ талаар товчхон та нарт бас тайлбар 一 хэлье. つ目は、 За эхнийх нь болохоор 賛美には神様をお迎えする、迎え入れるという要素があるんです。 за бидний одоо магтаалд тийм ээ одоо бурхныг одоо урих гэсэн тийм ээ одоо энэ зүйлийг одоо агуулж идэх тийм ээ энэ зүйл магтаал маань. 神様は賛美の中に住むという聖書の表現があるんですね。 За бичээс болохоор тийм ээ бурхан магтаал донд одоо амьдардаг оршин байдгаа гэж ингэж хэлдэг. 私たちが賛美すると神様が近づいてくださる、そういうイメージで言ってください。 За бид нэр одоо бурханд магтаалыг өргөх үед тийм ээ бурхан бидэнд одоо ойртдгоо гэсэн ийм төсөөллийг та нар аваасаа гэж хүсэж. 二つ目、 За хоёр дахь нь болохоор 賛美の歌はですね、聖書の言葉が多く引用されているんです。 за бидний дуулж байгаа магтаалд тийм ээ за бичээсийн үг тийм ээ одоо библийн үг маш олон багтсан байдаг. 聖書を覚えるのは難しいですけども、 За библийн үгийг цээжлэх нь одоо амаргүй тийм ээ. 歌を覚えるのは簡単なんです。 Харин одоо дуу цээжлэх нь тийм одоо хэцүү биш. ですからね、歌でですね、聖書を覚えるというたくさんできるんですね。 Тийм болохоор бид нэр одоо магтаалын дуугаар дамжуулаад тийм ээ бичээсийг бас цээжлэх юм боломжтой. で、皆さんに一つお勧めするのがですね、聖書の巻を覚える歌っていうのがあるんですよ。 Сешн 聖書の箇所、巻物ですね、聖書の66巻を覚える歌っていうのがあるんです。 За тэгээд одоо бичээс одоо библийг тийм ээ одоо цээжлэх одоо дуу гэж байдаг. ね、皆さん聖書を全部覚えてますか？ Та нар библийг бүгдийг цээжилсэн үү? 例えばホセア書の3章って開けますか？ За Хосea номын 3 дугаар бүлгийг одоо хэлэх үү та нар хэлж чадах уу? すぐには開けないですね。 Ингээ шууд ингээ та нар одоо нээж чадахгүй бах тий. ですぐ開けるためにはですね、2つのことをお勧めします。 За одоо шууд одоо нээдэг болохын тулд тийм ээ одоо хоёр зүйлийг зөвлөдөг. 聖書にですね、インデックスをつけるんですね。 За одоо Библиэд тийм ээ одоо индекс гэх тийм ээ тийм зүйл. そうするとですね、だんだんその場所が分かってきます。 Тэгэхээр тийм ээ одоо хаана одоо ямар ном байдаг вэ гэдгийг ойлгоод ирдэг. この辺がホセア書だなって分かってくるんです。 За ер нь одоо энэ хавьд тийм ээ одоо Хосea ном байгаа гэдэг ингээ мэдээ. 今開けましたね。 За сайн ингээ гаргачлаа. もう私はすぐ開けたのはそういうことです。
За би ингээ гаргасан нь яг саяын 聖書のどの辺の位置かっていうのがだんだん分かってくるんですね。 одоо Библийн одоо аль хавьд нь ямар ном байгаа вэ гэдгийг одоо мэддэг те. Ийм бол. でもう一つはですね、 Өөр нэг арга нь болохоор アプリを使うことです。 はい. アプリ、聖書アプリを使うんです。 За нөгөөх нь болохоор тийм ээ одоо Библийн одоо юу аппликейшн тийм ээ. アプリは簡単に開けます。 За аппликейшн бол одоо амархан бид нар гаргаж だ чаддаг. けども覚えられないんです。 Гэхдээ бид нэр одоо аппликейшн ашиглахаар тийм ээ одоо цээжилдэг бичээсийг. 聖書を開いて読むとですね、 Харин бид нар Библийг ингээд нээгээд 聖書のその位置を覚えていくんですね。 хаана одоо ямар үг байгаа вэ тийм ээ ямар ном байгаа вэ гэдгийг мэдчих. で、ホセア書の一章はこんな形、あそこに何か書いてあるっていうのはだんだんこの視覚的に覚えるんです。 Тэгээд одоо нэг Хосеа номын тийм ээ нэгдүгээр юу бүлэг дээр одоо тийм энэ хавьд иймэрхүү зүйл бичсэн байдгаа гэдэг нь мэдээд ирдэг. そのようにしてですね、やっぱり開いて見て覚えるというのはすごく大事です。 Тийм болохоор тийм ээ бид нар Библийг тийм ээ одоо цаасан Библийг ингээд дэлгээд тийм ээ одоо ингээд цээжлэх нэг で чухал. も歌で覚える方がもっといいですね。 Гэхдээ тийм ээ одоо дуугаар цээжлэх нь магадгүй илүү ч яж магадгүй. 例えばですね、そうですね、イーザヤ、エレアイ、メゼアイル、ホセア、ヨヤモ、オバヨナミっていうふうにですね、もうこうやって立って連続して覚えていくんですね。 Одоо тиймэрхүү байдлаар тийм ээ Библийн үгийг ингээд одоо өргөжлүүлж хэлээд тийм ээ 歌にする дуу と байдлаар тийм ээ その聖書の順番通りに覚えていくと何番目ぐらいだっていうのが覚えられるようになるんです。 За ингээд Библийг одоо эхний номноос нь ахуулаад тийм ээ ингээд хэлж ингээд цээжилт юм байна. そのようにですね、歌にすると覚えられるんですね。 Иймэрхүү байдлаар тийм ээ одоо дуу болгоод бид нэр тийм ээ бас бичээсийг цээжлэх юм бол 3つ目、なぜ賛美するのか。 За гуравт нь тийм ээ бид нар яагаад магтаал өргөд юм бэ? 賛美には聖書の言葉に対する私たちの応答なんです。 За хүндэтгэл одоо магтаалд тийм ээ одоо бид нар Бурхны үгэнд одоо хариу үйлдэж байгаа тийм ээ бидний бас одоо ですか хариу ら үйлдэл маань байдаг юм аа. 信じます、従いますという言葉がたくさん出てきます。 Тийм болохоор тийм ээ одоо би итгэж байна тийм ээ одоо би таныг дагнаа гэсэн ийм үг аягүй их байдаг. 賛美は祈りの要素になるんですね。 За магтаал гэдэг маань тийм ээ одоо залбирлын одоо нэг бүрэлдэхүүн хэсэг гэж бас で ойлгож この байна. ような賛美を通して聖書の言葉が心に入りやすくなるんです。 За ийм байдлаар тийм ээ магтаалаар дамжуулаад одоо бид одоо пасторын одоо бүтэн сая өдөр бол номлож байгаа номлол бидний одоо зүрх сэтгэлд тийм ээ илүү амархан тийм ээ хүрэх юм боломжтой гэж бас. で、世界で有名な聖書を伝える人がいるんですね。聖書を伝えていく人がいる。世界で最も有名な人がいるんです。 одоо маш алдартай тийм ээ одоо Библийн үгийг дамжуулдаг ийм хүн 今の байдаг. この20世紀、21世紀の中で最も有名な聖書の伝達者がいるんです。 За 21-р зуунд тийм ээ маш алдартай тийм ээ одоо Библийн номлогч байна. 誰だか知ってますか？ За хин гэж бодчих. Билли Грэм. ビリー・グラハムですね。 За Билли Грэм гэдэг хүн байдаг те. はい。この人が聖書の話をして1億人以上イエス様を信じたって言われてるんで За す。 энэ хүний одоо номлолоос болж тийм ээ 1 тэрбум гаруй хүн тийм ээ Христэд итгэсэн. そしてですね、私もですね、その息子がね、日本に来てくれたので、 За тэгээ түүний хүн тийм ээ за Японд нэг удаа ирсэн. その息子のメッセージ聞いてみたいと思ったんですよ。 Тэгээ би тийм ээ түүний хүүгийн одоо тэр номлолыг одоо сонсомоор байна гэж ингэж どん бодсон. な話をするんだろうか。 Юу ярих болоо гэдэг ингэж бодсон. まあ、牧師としてもすごく興味津々なわけですね。 Пастор учраас тийм ээ одоо маш их сонирхол. そしてですね、話を聞いてみるんです。 Тэгээд одоо түүний номлолыг тийм ээ сонссон. 聞いたらですね、Тэгээд номлын сонссон тийм ээ. 普通だなと思ったんです。 Тэгсэн чинь маш энгийн юм байна л гэж ингэж бодсон. Энгийн. 特別ななんかメッセージしてるんじゃないんですね。 Онцгой ямар нэгэн тийм номлол хийгээгүй. 普通だって感じたん Тэр です。 энгийн тийм ээ тийм номлол хийж ийсэн. そしてそれだったら私でもできると思ったんです。 Тэгээд пастор тийм ээ би ч гэсэн энэ зүйл хийж чадах юм байна гэж ингэж бодсон. それほどシンプルでした。 Тийм энгийн тийм номлол хийж ийсэн. じゃあ何が違かったんでしょ Харин юу өөр байсан бэ? う。礼拝のそのメッセージの前に長く賛美してました。 Харин номлолын цагийн өмнө тийм ээ маш урт тийм ээ одоо тэр магтаалыг бурханд 多 өргөж 分ね、メ ийсэн. ッセージは30分ぐらいだったんですね。 За үгийн цаг нь ойролцоогоор 30 минут орчим л байсан. でも賛美が1時間以上してるんですよ。 Харин магтаал нь болохоор тийм ээ бүр нэг цагаас илүү цаг その магтаж 1 ийсэн. 時間の中で心が開かれていって、 Тэр
нэг цагийн хугацаанд хүмүүсийн зүрх сэтгэл нээгдээд そして本当に普通の聖書の話を心に受け入れたんで тэгээд す。 энгийн дээр бурхан одоо бичээсийг тийм ээ хүмүүс ингээд зүрх сэтгэлдээ ингээд хүлээж авч そのように賛美が豊かになると御言葉が心の中に流れてくるんです。 За ийм байдлаар тийм ээ одоо Магдалины цаг үнэхээр тийм ээ одоо Магдалины цагаар дамжуулаад тийм ээ үнэхээр бурханы үг бидний зүрх сэтгэлд тийм ээ ですから礼拝はプログラムをそのように作るのは聖書の言葉が豊かになるために工夫しています。 Тийм болохоор тийм ээ одоо хүндэтгэл мөрөглийн цагт тийм ээ олон хөтөлбөрүүд байдаг маань тийм ээ одоо хүмүүсийн зүрх сэтгэлд тийм ээ бурханы үг тийм ээ одоо урсан орохын тулд тийм ээ одоо では今日のね大事なところは礼拝の中心は聖書の言葉ですっていうのが今日の話ですね。 өнөөдрийн одоо сэдэв маань болохоор тийм ээ одоо хүндэтгэл мөрөглийн гол цөм нь олвол тийм ээ бичээс юм аа гэсэн. じゃあ皆さんはどのようにして聞いていったらいいのかというのをお伝えしま Тэгвэл す。 одоо тийм ээ та нар тэгвэл энэ үгийг тийм ээ бид нар яаж сонсож хүлээж аваад болох юм бэ? 聖書の話を聞いてもっと自分の中にね人生に役に立ちたいと思うわけじゃないですか。 За бид нар тийм ээ бурхны үгийг сонсоод бидний одоо амьдралд тийм ээ ингээд тус нэмэр олоосаа гэж бид нар хүсэж そ байгаа. のためには皆さんがどうやったらいいのかっていうのを教えます。 Тэгвэл бид нар одоо яавал дээр юм бэ гэдэг талаар одоо ярив. 一つ目は За эхнийх нь болохоор 信じることを期待することです。 за бид нар бурхны үгэнд итгэх мөн бурхны үгнээс тийм ээ одоо өгсөн хүлээлттэй байх энэ зүрх сэтгэлтэй. 礼拝の中に神様私に語ってくださると信じないとならないんですね。 Бурхан одоо мөрлийн цагаар дамжуулаад тийм ээ бурхан миний зүрх сэтгэлд тийм ээ одоо яриасаа гэж тийм ээ ингэж үсгэх хэрэгтэй. モンゴルの教会はですねまだ人数少なくて小さくてそんな中にねなんか期待できませんっていう人いるんですよ。 За зарим нэг хүмүүс тийм ээ монголчуудын цуглаан тийм ээ одоо их цөөхөн хүнтэй тийм ээ ийм цуглаанд бурхан үг ярих юм уу гэдэг ингэж боддог. 時にはですね喧嘩ばっかりしててですねもう何かね揉め事ばっかりやってるそういうね礼拝の中にねいつ集まったっても何もね хоорондоо жоохон 礼拝に期待できない。 хоорондоо юм асуудалтай юм чинь тийм ээ одоо тэгээд бид нэр энэ хүн мөргөлд тийм ээ энэ хүн мөргөлөөс одоо бид нар юу гэсэн үл яах юм бэ гэж ингэж бас боддог хүмүүс. 日本人の牧師がねなんかねよくわかんないこと言ってるってねもうそんなのに期待できない。 Монгол хэл мэдэхгүй Япон пастор ингээл үг номлож юм тийм ээ эндээс бид нар юу гэсэн үл яах юм бэ гэж боддог. その思いを排除してください。 Тэр бодлоо та нар хаяараа тийм 神様がこの礼拝の中でも語りたいと思ってるんです。 Бурхан энэхүү хүндэтгэл мөргөлийн цаг дээр тийм ээ та нарт そしてそのように祈るならば語ってくださることがわかるんです。 тиймгүй залбирах юм бол бурхан биднэрт үнэхээр ярина гэдгийг бид нар ойлгоно. ですから2つ目は祈ることです。 За тийм болохоор хоёр дахь нь тийм ээ залбирах. ぜひ礼拝の前に祈ってみてくだ Тийм さ болохоор хүндэтгэл мөргөлийн цагийн өмнө та нар тийм ээ цагаас い。できれば家を出る前に祈ってほしいんですね。 чадвал тийм ээ одоо гэрээсээ гарахаасаа өмнө залбираасаа гэж 神様これから教会に行きますと。 одоо би ингээд цуглаанд явах гэж байна. 今日も礼拝で私に示してください。 Өнөөдрийн цуглаанаар дамжуулаад одоо 聖書の言葉がわかるようにしてください。 үгээ надад ойлгуулж өгөөч илэрхийлээрэй гэж. 神様が私を愛していることをもっとわかるようにしてください。 Та надад хайртай гэдгийг улам илүү надад そのように илэрхийлж 祈る言ってください。 Тиймээ залбираасаа гэж хүсэж байна. またここに着いたらですね、ぜひ3つのことを祈ってほしいんですね。 За харин цуглаанд ирэх үедээ дараах 3 зүйлийг залбираасаа それ гэж は хүсэж байна. 語る私のために祈るんです。 За үг хуваалцах пастрын төлөө 神様が牧師を通して私たちに語りたいことを言えるようにしてくださいと。 за бурхан тийм ээ пастраар дамжуулж өөрийнх нь одоо үгийг хэлээсэй гэдгийн төлөө тий залбирах. そしてですね、次は通訳者のためにも祈ってくだ За さい хоёр дахь нь болохоор тийм ээ одоо орчуулга хийж байгаа хүний төлөө бас залбираасаа. 牧師が伝えることをそのまま神様の言葉として届けられるように。 Пастрын хэлж байгаа тэр номлыг тэр байгаагаар нь тийм ээ одоо хүмүүст хүргээсэй гэд. そしてもう一つは自分のために祈ってください。 За гуравт нь болохоор тийм ээ өөрийнх нь төлөө залбираасаа гэж хүсэж. 神様の言葉を聞いて素直に受け入れられるようにという祈りです。 Ингээ бурхны үгийг байгаагаар нь тийм ээ хүлээж авах ийм зүрх сэтгэлтэй байхын төлөө. さあ3つ目のことですけども、 За гурав дахь зүйл тий. 今日礼拝で聖書の話を聞きました。 За өнөөдөр ингээ бид нар бурхны үгийг そし сонслоо. たら忘れてはいけません。 Энэ үгийг мартаж болохгүй тийм ээ. 心に留めるんですね。 Харин зүрх сэтгэлдээ хадгалах тийм ээ байлгах. 特に今日礼拝で語ったことは忘れないようにするんですね。 Ялангуяа тийм ээ өнөөдрийн одоо энэ хүн номлол дээр одоо яригдсан зүйлийг тийм ээ мартахгүй байх. 忘れないようにするためにはどうしたらいいでしょう。 За мартахгүй байхын тулд одоо яавал дээр вэ? どうしたらいいですか。 Яавал дээр гэж бодож байна. まずね、
ちゃんとですね繰り返し自分の心の中でなんていうんですか、反復していきます。心の中でですねこう記憶するようにこう心の中で覚えていきます。 За өөрийнхөө зүрх сэтгэлдээ тийм ээ үгийг одоо цээжлэх тийм ээ тийм зүйл хийх. 例えばですね、そうですね、この教会は何年に創設されましたかっていう話をします。 За энэ цуглаан хизээ байгуулагдсан бэ гэд ингээ ярьж болж байна. はい。で、教会の看板に1985年って書いてあります。 За цуглааны дээр одоо үүдний хаалганы дээр тийм ээ 1985 он гэж бичсэн байгаа. で、皆さん来週質問します。 За тэгээ та нараас тийм ээ за эх 7 хоногт асууна. その時どうしますか？ Тэгвэл юу гэж хариулах вэ? で、いっぺんで覚える人もいるかもしれませんけども、 Шууд ингээ цээжилчих хүмүүс байж магадгүй тий. すぐ忘れちゃいますよね。 Ингээд мартчихдаг тийм ээ. そしたらどうしますか？ Тэгвэл яавал дээр 書いてですね覚えるともありますね。 бас ингээ бичээ цээжилж болж байна. またはですね繰り返し1985、1985って心の中でやりませんか？ Ингээ давтаад ингээд тий ингээ цээжилж. もう皆さんがねそうやって学校の勉強でもそうやって覚えますでしょ？ Сургууль дээр ч гэсэн та нар ингэж сурдаг шүү дээ тий. それが心に留めるということなんです。 За тэр зүйлийн ийм байдлаар тийм ээ зүрх сэтгэлдээ бид нар хадгалах. できれば今日の聖書箇所をちゃんとノートに何か取っておくといいですよね。 За чадвал тийм ээ өнөөдрийн библийн хэсгийг тийм ээ今дэвтэр дээр тэмдэглэсэй гэж. デジタルの時代だからこのスクリーン出ますけども、 За өнөөдөр болохоор тийм ээ одоо дижиталын ирэн үе учраас ингэ скрин дээр гарч ийн. 多分皆さん帰ったら今日の聖書箇所はわからないです。 Харин та нар одоо өнөөдөр гэртээ харих үедээ өнөөдрийн одоо үгийг мартчихин тий. そして来週になったら先週何の話だったっけってなります。 Тэгээд дараагийн 7 хоног болох үед тийм ээ өнгөрсөн 7 хоногт юу ярьлаа гэсэн юм байдалтай. ですから最低でも今日の主題テーマと聖書のメッセージのテーマと聖書箇所は覚えておいた方がいいですね。 Тийм болохоор тийм ээ та бүхнийг өнөөдрийн библийн хэсгийг болон тийм ээ номлын сэдвийг ингэ тэмдэглэж бичээсэй гэж ингэ зээжлээсэй гэж хүсэж байна. そのようにして繰り返し覚えていくことで Тийм す。 болохоор тийм ээ дахин давтан бид нар тийм ээ ингэж ийм байдал ийм зүйл хийснээр зээжлэх боломжтой. 昔のねそのイエス様の時代の人たちは За Есүсийн үеийн хүмүүс болохоор ノートはありませんでした。 мэдээж дэвтэр байхгүй. 紙というものが存在しないんですね。 Цаас гэж байхгүй байсан тийм ээ тухайн үед. だから大事なものはですねその陶器っていうんですか、壺のところに削りながら書いてあるんですよ。 За тийм болохоор тийм ээ тухайн үеийн хүмүүс болохоор ингэ чулуун дээр тийм ээ одоо шавар тийм чулуун дээр ингэж юу байдаг сэлж бичдэг тийм も ээ. っと大事なものは革のところに文字を書くんです。 Одоо бүр чухал зүйлийг болохоор тийм ээ одоо арьсан дээр бичдэг тийм ээ малын. でもそういうものが手に入らないので Тийм зүйл тийм амар одоо олдохгүй учраас 聞いた言葉を覚えるしかなかったんです。 сонсон зүйл цээжлэхээс өөр тийм аргагүй тийм байдалтай байсан. ですから皆さんその訓練してみてください。 Тийм болохоор ийм зүйлийг та нар хэрэгжүүлж 聞いたことを覚えるっていうことです。 сонсон зүйл ингэ цээжлэх тийм ээ. これをですね繰り返し礼拝の中でもやってみてください。 Энэ зүйлийг та нар давтан тийм ээ энэ мөрөлийн цаг дээр хийж үзээсэй гэж хүсэж байна. そうすると本当にそれがですね自分の記憶にずっと残っていきます。 Тийм болвол энэ зүйл маань та нарын энэ оюун бодолд тийм ээ одоо үрд хадгалагдах болно байх бол. 私もですね実はあまりメモを取らない方なんですね。 За пасторын хувьд тийм ээ тийм их одоо юу хөтэлдэггүй тийм ээ одоо それは聞いて覚えることを訓練するからです。 яагаад тэгэхээр сонсоод одоо цээжлэхийн тулд. ですから56歳ですけどまだ記憶力いいですよ。 За одоо тийм ээ пастор 56 та хэдий ч тийм ээ их сайн юм цээжилдэг ер нь бол сайн. ただしですね記憶力の悪いところもあります。 За бас одоо цээжлэхийн бас нэг сул тал гэж байна. ね、もう時計をね3個ぐらいなくしてますね。 Цагаа одоо буун цагаа тийм ээ одоо 3 ч удаа алга болгосон. 毎朝ですね鍵がどこだって探す時もあります。 За одоо өглөө тийм ээ одоо юугаа хайдаг түлхүүрээ тийм ээ хаана байгааг. なぜかといったら他のことに集中してるからそういう日常のことをあんまり覚えてないんですね。 Өөр зүйлд нэг анхаарлаа төвлөрүүлдэг болохоор тийм ээ одоо нэг жижиг сажиг зүйлийг одоо ингээд
орхитуулцдаг тийм юм байна. ですからまあぜひこの、繰り返し聖書を読んでいくことを大事にしていきましょ Тийм болохоор тийм ээ давтан энэ үгийг тийм ээ бичээсийг уншихын зүйлийг чухалд う。 бодороо. 4つ目です。 За дөрөвдөг нь болохоор ね、信じること、祈ること、心に留めることですね。3つはですね。 за юу итгээ залбирах тийм ээ тэгээ зүрхсэтгэлдээ бид нар тийм ээ. 4つ目は分かち合うことです。 За дөрөвдөг нь болохоор бие биентэйгээ хуваалцах. 要するに自分で今日聞いた言葉はこうだったねって話し合っていくんです。 Нэг өөр хэлбэл тийм ээ өнөөдөр одоо өөрийн ойлгож мэдсэн зүйлээ тийм ээ бусдтай хуваалцах. その話したことが非常に大事なんですね。 За тухайн одоо бидний одоо ярьсан зүйл маш чухал. これがですね、一番の学習です。 Энэ болохоор одоо хамгийн сайн тийм ээ одоо юм сурах одоо 要するに聞いたことが外に出るっていうのは、これはとても大切な学習です。 За бидний сонсон зүйл бидний амнаас одоо биднээс гарч ийна гэдэг маань тийм ээ энэ бол хамгийн сайн одоо зүйл. そうでしょ。皆さんだってもうテストを受けるときに聞いて覚えたことを回答するわけじゃないですか。 За бид нар одоо шалгалт өгөхдөө тийм ээ сонсон зүйлээ тийм ээ одоо шалгалтын дээр こ ингэ の гаргаа бичдэг. 回答が合ってるか、自分のこの記憶しているのが合ってるかどうかは回答したときに初めてわかるんです。 За тэгээ бидний дотор байгаа зүйл одоо тэр хариултан дээр одоо гарч байгаа үгүй гэдгээс шалтгаалаад тийм ээ одоо энэ зүйлийг бид нар хүлээж авсан эсхийг. 礼拝でそのことをですね、ぜひ心がけてやってみてください。 За мөргөлийн цаг дээр ч гэсэн энэ зүйл та нар тийм ээ анхаарлаа хандуулаасаа гэж ингэж. まず家を出るときに信じて期待して祈ってきてください。 За гэрээсээ гарахаас өмнө итгээд тийм ээ залбираа тэгээд ирээсээ. 教会についてですね、教会で席に着いたときにですね、その語るもの、通訳するもの、自分の心のために祈ります。 Тэгээд цуглаанд ирсний дараа тийм ээ пасторын төлөө орчуулагчийн төлөө тийм үү бас өөрийнхөө төлөө залбираасан. その聞いた言葉を忘れないように心がけていきます。 Сонсон үгийг тийм ээ одоо мартахгүй төлөө залбирах. で、聞いたことをね、いろんなことをですね、分かち合いながらいろんな意見を交わしていきます。 Тэгээд бас өөрсдөө ойлгосон зүйлээ бие биедээ хуваалцах тийм ээ. こうやってですね、御言葉をたくさん蓄えると迷いがなくなります。 За ийм байдлаар бид нэр тийм ээ үгийг ингэж хүлээж авсаар авах юм бол тийм ээ биднэрт одоо янз бүрийн одоо эргэлзээ байхгүй болно. 先ほど言いましたね、聖書は皆さんを導くものだって言ってます。 Сая хэлсэн Библи бол биднийг одоо чиглүүлдэг тийм ээ чиглүүлдэг юм аа. またあらゆる困難にもですね、もう勝利することができるようになります。 Тэгээд элдв одоо бидний одоо зовлон бэрхшээл янз бүрийн зүйлээс бид 勝利の秘訣が書いてあるからです。 аха одоо тэр хариулт нь тийм ээ Библиэд байгаа юм аа. そしてですね、神様のですね、いろんな奇跡の見業が起こります。 Тэгээд мөн бурхны тийм ээ тэр гайхалтай одоо ажлууд тийм ээ бас бий болох боломжтой. 神様は聖書の約束を成就するからです。 Яг тэр бурхан өөрийнхөө энэ үгийн тийм ээ одоо үгийг одоо биелүүлдэг нэг учраас. ですから今後もですね、毎週の礼拝に期待してください。 Тийм болохоор 7 хоног бүрийн энэ хүү тийм ээ одоо хүндэтгэл мөргөлд тийм ээ маш их одоо хүлээлттэйгээр та бүхэн ирээсэй гэж. 神様は今日何語ってくださるかなって期待するんですね。 бурхан өнөөдөр тийм ээ пастороор дамжуулж одоо юу ярих болоо гэд тийм ээ юу хэлэх бол. ね、もちろんキャンプにも期待してください。 Мэдээж тийм ээ одоо кемпд маш олон зүйл бид нар хүлээж でも байгаа. ね、私ね、キャンプよりも実は毎週の日曜日に期待してます。 За пасторын хувьд тийм ээ одоо кемпэс илүү тийм ээ 7 хоног бүрийн энэ хүндэтгэл мөргөлийн цагт илүү ач холбогдол өгч. なぜでしょうか? Яагаад вэ? キャンプは年に1回か2回しかないですね。 За кемп бол жилд нэг юм хоёр удаа л зохион байгуулагддаг. 礼拝は52回あるんですよ。 Харин мөргөл бол тийм ээ жилд 52 удаа. 神様は52回皆さんに語るんですよ。 За бурхан тийм ээ 52 удаа та нарт хандаа ярина гэсэн. この素晴らしい52回に期待するんですね。 Энэхүү гайхалтай одоо 52 удаад тийм ээ үнэхээр хүсэн хүлээлттэй юм байгаасаа. 今日の使徒の働き見てください。 За өнөөдрийн тийм ээ бичээсийг хараарай. 安息日ごとに諸街道で読まれているからですって言ってますでしょ。 За учир нь тийм ээ амралтын өдөр бүр тийм ээ одоо синагогд уншигддаг гэж ингэж хэлсэн. 52回の1年間52回のその時に聖書を読んでる、だからそれが大事だって言ってるんですよ。 За жилд тийм ээ 52 удаа тийм ээ ингээд одоо бичээсээс уншигдж байгаа тийм учраас энэ их чухал юм аа гэж ингэж. もちろん皆さん毎日聖書を読めるんだったら読んでほしいなと思いま Бид す。 нар тийм ээ өдөр болгон мэдээж бичээсийг унших боломжтой бол тийм ээ уншаасаа гэж ингэж. 私も毎日聖書を読んでます。 За миний хувьд ч гэсэндээ тийм ээ за өдөр болгон бичээсийг уншдаг.
もう学生の頃からずっと聖書を毎日読んでます。 За оюутан байгаасаа эхлээд өдөр болгон Библийг уншиж байгаа. 私は学生の頃は電車に乗ったらすぐ聖書を読み始めます。 За оюутан байхдаа тийм ээ одоо галт тэргэнд суугаад шууд юу Библийг уншдаг. 仕事をしている時には仕事を始める前に聖書を読んでました。 За ажлаа эхлэхээс өмнө тийм ээ бас Библийг уншдаг. その聖書を読むことをずっと続けます。 За энэ хүү Библи уншилтыг тийм ээ одоо үргэлжлүүлсээр байгаа тийм. でも毎日聖書を読むことよりも礼拝で語られることを大切にしてほしいんです。 Гэхдээ өдөр болгон Библи унших тэр зүйлээс илүү тийм ээ одоо 7 хоног болгон яригдж байгаа Бурхны үгийг тийм ээ одоо номлолыг илүү чухал тооцоосоо гэж ингэж хэлж байна. 毎日聖書を読むことがダメだっていうわけじゃないんですよ。 өдөр болгон Библи унших нь болохгүй гэж だけ байгаа юм биш. ど礼拝で語られる方のが特別なんですよ。 Гэхдээ мөрөглийн цаг дээр хийлэгдэж байгаа энэ хүү Бурхны үг нь тийм ээ одоо онцгой юм аа. ですから神様は私たちのうちに聖霊を通して語りたいと願ってます。 Тэгэд Бурхан ариун сүнсээр дамжуулан зүрх сэтгэлд маань тийм ээ одоо ярихыг хүсэж байгаа. で礼拝するときに聖霊がですね動いているのがよくわかるんですよ。 Мөрөглийн цагаар тийм ээ үнэхээр ариун сүнс хөдөлж байгааг ажиллаа хийж байгааг тийм бид нар мэдэрдэг. だからこの礼拝の中で神様特別に語りたいというのがあるんです。 Тийм болохоор бидний энэ хүндэтгэл мөрөглийн цагаар дамжуулан Бурхан тийм ээ үнэхээр онцгойгоор бидэнд ярихыг хүсэж байгаа. ぜひこのことを信じて礼拝参加してみてください。 Та бүхэн үнэхээр энэ зүйлд итгээд тийм ээ мөрөгөлд оролцоосоо гэж ингэж хүсэж байна. ある中国の姉妹がですね初めて教会に来たんですね。 За нэгэн хятад эмэгтэй анх удаа цуглаанд ирсэн. それはですね夫婦の間でちょっと悩んでたんです。 За тэр эмэгтэй болохоор одоо нөхөртөөгөө жоохон асуудалтай ийм байдалтай байсан. もうこれ以上結婚生活やめようかな、離婚しようかなって思ってたんだそうです。 Одоо үүнээс илүү төвчж чадахгүй нэ ер нь одоо салдын билүү гэсэн тийм бодолтой. でもですね友達に相談したそうです。 Тэгээд найзтайгаа зөвлөлдсөн байна. でクリスチャンの友達はですねぜひ教会に来なさいよって勧めたんです。 За Христэд итгэж найз нь болохоор тийм ээ чиний цуглаанд очиод үзээч ээ гэдэг ингэ зөвлөсөн. でもクリスチャンじゃない友達はですね違うことを言うんですね。 Харин итгэгч биш найз нь болохоор шал өөр зүйл ярьсан. もうね心の夫婦と実体の夫婦を別にしたらいいんじゃないって言うんです。 За тэгээд тэр найз нь болохоор юу гэсэн бэ гэхээр тийм ээ жинхэнэ нөхөр болон одоо зүрх сэтгэл доторх нөхөр хоёроо жоохон өөр болгол яасан бэ гэсэн энэ зүйлийг зөвлөсөн. ということはですねどういうことか。 Энийг юу гэж ойлгож байна те? 旦那さん以外の男性とお付き合いしたらどうですかという意味なんで Одоогийн す。 нөхрөөсөө илүү бас нэг өөр нөхөртэй болвол яасан бэ гэсэн энэ зүйл. 不倫を勧めるんですね。 За одоо гэр бүлээс гадуурх зүйлийг те зөвлөж байгаа. でもそれほど悩んでたから迷ってたんですよ。 Тэгээд одоо маш их одоо шаналж исэн учраас энэ яад юм бэлээ гэдэг иймэрхүү байдалтай で байсан. もクリスチャンは祈ってたんですね。 Тэгээд нөх Христ итгэгч найз нь 彼女が залбирсан. 礼拝に来れるようにって。 Тэгэхээр цуглаанд ирээсэй гэд. そしてですね彼女は迷いながらも教会に来たんです。 Тэгээд тэр юм ихтэй за ер нь цуглаанд явд юм бэлээ яад юм бэлээ гэж байгаа. Тэгээд そ цуглаанд してです ирсэн. ね礼拝が始まるわけですね。 Тэгээд ингээд цуглаан эхэлсэн. で私がですねメッセージをしました。 Тэгээд ингээд номлол хийсэн. 会員するなかれ。 はい. 会員はしてはいけませんというメッセージでした。 Завхаарч болохгүй гэсэн ийм номлол хийсэн. 私はその人の事情全く知りません。 Би тэр эмэгтэйн талаар ерөөсөө мэдэхгүй тийм ээ. でもその人はですねもうねはーっとですね硬直したんですね。 Тэгээд тэр эмэгтэй бүр ингээд тэр юг сонсоод そしてですね бүтэж чадахгүй юм байдалтай. 友達の顔を見たんですよ。クリスチャンの友達の。 Тэгээд нөгөө найзынхаа ингээд царайг харсан. あなた言ったでしょってですねそういうような顔をするんですよ。 Чи хэлсэн мэдтэй гэсэн байдалтай тийм ээ. そしたら友達 Тэгсэн нөгөө найз нь гараа 言ったのに гүү гэсэн байдалтай. 神様が働いてるんですね。 Үнэхээр бурхантай ярьсан. ですから礼拝に神様は働くんですよ。 Тэгээ үнэхээр бурхан ийм байдлаар тийм ээ мөрөглийн цаг донд бурхан ажиллаа хийдэг. これ私は牧師をして何回も経験します。 Үнэхээр пастор болсноос хойш олон удаа ийм зүйлийг харсан. だから私ね牧師って幸せだなと思ってるんですね。 Тэгээд үнэхээр пастор гэдэг ямар сайхан жаргалтай юм бэ гэж ингэж боддог. 私が語ったことを神様は実現してくださるんですよ。 Үнэхээр миний ярьсан зүйлийг бурхан тийм ээ үнэхээр бодит болгодог. 私は何にも知らなくても Би үнэхээр юу ч мэдэхгүй байсан ч гэсэн 神様はご存知なんです。 бурхан мэдж байгаа.
ですから皆さん、礼拝は神様が語ろうとしていることを覚えてください。 Тийм болохоор бурхан энэхүү хүндэтгэл мөрөглийн цагаар дамжуулж ажлаа хийхийг хүсэж байгаа гэдгийг これ ойлгож мэдээсэй. これが礼拝なんだということを覚えていていただきた Тэгэхээр いで энэ す。 нь үнэхээр хүндэтгэл мөргөл юм байна гэдгийг もちろん礼拝の中にね、またこれからもいろいろ皆さんにお伝えしますけども、 мэдээж за мөргөлийн цагаар дамжуул та нарт まず聖書の言葉が大事なんだということを今日覚えて帰ってください。 за юу юунаас илүү тийм ээ хүндэтгэл мөргөлд одоо бичээс бурхны үг гэдэг хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосоо гэж ингэж ね、 хэлж ま байна. たキャンプでもぜひ皆さんにお伝えしたいものがあります。 Тэгээд мөн за кемпинг үеэр та нар тийм ээ бас ね хуваалцах үг байна. ぜひ参加していただけたらなと思うし、 Тэгээд үнэхээр та бүхнийг оролцоосоо гэж ингэж でも хэлж байна. ね、参加されると今度車がなくなっちゃうんでね、ちょっと困ってるんですよ。 бас 車で皆さんをお連れできなくてですね、 どうしようって悩むんですけ машины ど、 жоохон тиймэрхүү болоод бас жоохон асуудалтай байгаа. でも多くの人の参加を楽しみにしてます。 олон хүмүүсийг ингээ оролцоосоо гэж 神 хэлж 様 байгаа. が必ず皆さんに語ってくれるでしょ Ингээ бурхан та нарт ингээ заавал үнэхээр үгээ хэлж ярих болно. う。そして皆さんを導いてくださると信じます。 Тэгэхээр та бүхнийг дагуулах болно. これから毎週日曜日ぜひ礼拝にも来て、 Үнэхээр 7 хоног болгон тийм өнөөс хойш ч гэсэн ингээ 神様が必ず語ってくださる。 Тэгээ бурхан үнэхээр та бүхэн заавал そういう礼拝を期待してほしいと思います。 ийм хүндэтгэл мөрөглийг тийм ээ үнэхээр хүсэн хүлээсэн ийм зүрхсэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. お祈りいたします。 За залбирая. 天の父なる神様、 Тэнгэрдэх бурхан эцэг минь 今日声を抜いて集まって礼拝できることを感謝します。 бид нар үнэхээр ийхүү өнөөдөр цуглаад хүндэтгэл мөргөл өргөж байгаа талархаж байна. 神様は約束されました。 Бурхан та амласан 2人3人私の名前に集まるところに私もその中にいると。 2 3 хүн хамтдаа миний нэрээр цуглуул би тэр газар байна гэж. 本当に御言葉の通りです。 Үнэхээр яг энэ үгийн дагуу 小さな群れの集まりであっても、 үнэхээр цөөхөн хүмүүс ингээ хамт цуглаж байгаа хэдий ч 神様は私たちの中にいてくださり、 үнэхээр та бидэнтэй хамт байж 私たちの心に触れてくださり、 үнэхээр бидний зүрхсэтгэлд хүрч 私たちに優しく語りかけてくださり、 үнэхээр бидэнд үнэхээр та そ үнэхээр して намайг 真実な道を教えてくださいます。 бидэнд хандан ярьж үнэхээр тэр жинхэнэ замыг бидэнд заадаг. 勝利の道を教えてくださいま Үнэхээр す。 тэр ялалтын замыг бидэнд заадаг. 救いの道を教えてくださいま Үнэхээр す。 авралын замыг бидэнд заадаг. どうか私たちに教えてください。 Үнэхээр та бидэнд үнэхээр үргэлжлүүлэн заагаач. 今まで聖書のことを知らなかったけども、 Одоо хүртэл Библийн үгийг мэдэхгүй байсан хэдий ч 聖書が分かるようにしてください。 Библийн үгийг улам илүү мэдхэд туслаач. 聖書のことをまだ分からない、まだ信じることができなくても、 Үнэхээр Библийн үгэнд хараах итгэж чадахгүй байгаа. あなたが神であることを信じることができるように、 Үнэхээр таныг бурхан гэж үнэхээр итгэх. イエス・キリストが救い主であることを信じることができるように、 Үнэхээр Есүс Христ бол аврагч эзэн гэж итгэх. どうぞ導いてください。 Та дагуулаач. それが本当に真実な神であるということを教えてください。 Үнэхээр энэ бурхан бол жинхэнэ бурхан гэдгийг бидэнд зааж өгөөч. そして素晴らしい神様の中で恵みを受け、祝福を受けることができますように、 Үнэхээр бурхан таны дотор тэрхүү ивэл өрөөлийг хүлээж авахд どうぞ礼拝を豊かにしてくださって、 үнэхээр бидний энэхүү мөрөглийг үнэхээр 礼拝の中に示してくださいますように、 энэхүү мөрөглийн цагаар дамжуулж бидэнд энэ зүйлийг илэрхийлж өгөөч. 知識で理解するよりも Үнэхээр мэдлэгээс илүү 心で理解できるように、 үнэхээр зүрхсэтгэлтэй үнэхээр ойлгож хүлээж авахд 私の魂が理解できるように、 үнэхээр миний сүнс үнэхээр ойлгож хүлээж авахд 本当に真実に信じることができるように、 үнэхээр үннээр жинхнээр ойлгон хүлээж авахд どうぞ итгэхэд 助けを与えてくださ та い。 бидэнд туслаач. これからも毎週日曜日集まる礼拝に期待します。 үнэхээр үнээс хойш ч гэсэн 7 хоног бүрийн хүндэтгэл мөрөглийн цагт бид үнэхээр хүлээлттэй あ байна. なたが語ってくださるからで Тэгэхээр す。 та бидэнд үнэхээр ярина. あなたが示してくださるからで Тэгэхээр す。 та бидэнд илэрхийлэх учраас. あなたが励ましてくださるからで Тэгэхээр す。 та биднийг урам зоригжуулах あな учраас. たが勝利を与えてくださるからです。 Та бидэнд ялалтыг өгөх учраас. どうぞこれからも導いてください。 Үнээс хойш ч гэсэн та биднийг хөтөн дагуулаач. 私たちも心を注いであなたを礼拝します。 Үнэхээр бид таныг зүрхсэтгэл минь дүүрч үнэхээр таны хүн どうぞこの真ん中におられて触れてくださいますように。 Тэгэхээр та бидний зүрхсэтгэлд хүрээч. これからもずっと Үнээс хойш あなたと共に歩めますように。 үнэхээр бид тантай хамт алхахыг хүсэж 目に見えない神様が私たちと共にいるという約束を信じることができるように。 үнэхээр нүдэнд харагдахгүй байгаа энэ бурхан бидэнтэй хамт байгаа гэдгийг 信じるだけでなくそれを体験できるように。 үнэхээр энэ зүйлд
итгээ зогсохгүй харин өөрсдийн Мичигдэх амьдралд даасай. амсаж мэдрэхэд та бидний хүчлэн 神 дагуулаач. 様、今日これからも信じます。 Үүнээс хойш ч гэсэн би танд итгэсээр 委 байгаа. ねます。 Танд бүх зүйлээ даатгаж байна. どうぞ導いてくだ Та さ бидний хүчлэн дагуулаач. い。イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン。アーメン。 Бүгд хамтдаа босоод эзэнт хүндэглийг өргөцгөөе. Сүр жавхланд магтаалий танд би дөргөө тэнгэр өдөө харасунга танига бид магтъя сүр жавхланд магтаалий танд би дөргөө тэнгэр өдөө харасунга танига бид магтъя гайхамшигий бүтээ та ямар агуу танаас илүү агуу энэ орчлон үгүй гайхамшигий бүтээ та ямар агуу танаас илүү агуу энэ орчлон үгүй сүр жавхланд магтаа тань би дөргөө тэнгэр өдөө харасунга танига бид магтъя сүр жавхланд магтаалий тань би дөргөө тэнгэр өдөө харасунга танига бид магтъя гайхамшигий бүтээ та ямар агуу танаас илүү агуу энэ орчлон үгүй гайхамшигий бүтээ та ямар агуу танаас илүү агуу энэ орчлон үгүй бүгд хамтдаа эзэнт бэлтжижсэн өргөлөө хамтдаа өргөцгөөе. Тэгээд эх 7 хоногт зуны кемп маань эхэлж байгаа учраас кемпийн төлөө тусгай өргөл авж байгаа. Тэгээд тусгай өргөл маань бор шаргал юм дугтуунд авж байгаа. Тэгээд кемпд зориулж өрхийг хүсэж байгаа хүн байвал дугтуунд өргөөсөө гэж хүсэж байна. Тэгээд 7 хоногийн байнгын өргөл маань хайрцаг дотор авж байгаа. Тэгээд бүгд хамтдаа өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ, танд одоо өргөж байгаа гар бүрийг зүрх сэтгэл бүрийг эзэн таны үнэхээр мутар таатгах чинь аваа. Та үнэхээр ивэж өрөөж өгөр аваа. Та үнэхээр тэр зүрх сэтгэлийг эзэн та өрөөдөг гэсэн аваа. Та үнэхээр өгөөмөр зүрх сэтгэлийг та үнэхээр бэлхан дүрмээр өрөөж өгдөг бурхан аваа. Эзэн тэгээд нөрөглөөр дамжуулан эзэн таны дээр ажлыг хийхэд таны сайн мэдээг тараахад таны хаанчлалыг тэлэхэд эзэн та ашиглаж өгөөч. Баярлалаа Иесус. Таны гайхалтай хүү Есүсийн нэрээр өргөлийг даатхан залбирanгуйж байна. Амен. Өгөөбрөө хайрлаа
эзэн дүргөө өргөө хөргөлтөө хайраа шиндээ хамгийн захирч хадийнхаа харамгийгээр өргөө зүрх сэтгэлийн золио зүнгийн буханд очлоо харин ариун өргөө зүрх сэтгэлийн золио зүнгийн буханд очлоо харин ариун өргөө өргөө. За манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байвал та урд гараад ирж гэж хүсэж байна. Урьж байна. Тантай танилцъя. Товчхон нэрээ хэлээд биднэртэй танилцаач гэж хүсэж байна. Уушаа гараад ирэх үү. Самбайцсан уу? Одоо өдрийн мэнд өрөө мэнд за ямар цаа. Өдрийн мэнд. Тэгээд хам болт гэдэг Монгол хүн байгаа. Одоо 21 настай. Тэгээд найзсахаа сайн мэдээгээр ирсэн. Тэгээд тий ойр цоглаанд тэгээд ер нь явдал байсан. Тэгээд ойр ирээгүй учраас жоохон юу гэж магадгүй. Юу гэмэрч байна. Тий жоохон тийм гадны юм ч юм уу нэг амар хэцүү байдаг шүү хүмүүстэй. Анх удаа ирч тийм байж магадгүй шүү уучлаарай. За танилцсан тата. Баярлаа. Сэмэнэ намайг инх мэд гэдэг. Одоо 18 настай. Японд нэг хэлний сургуульд одоо сурдаг. Тэгээд цуглаанд анх удаага ирж байгаа. Баярлалаа. Сэмэнэ намайг Хорцэлэг гэдэг. Би 19 настай. Тэгээд анх удаага цуглаанд ирж байна. Вау, за гайхалтай. Та гурийн төлөө бид нэр Есүсийн хайрыг дуулж өгнө. Та гурыг өрөөнө. Эзний нэрээр өрөө. Таабо хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан. Таабо хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авч байна уу? Өнөртний цагаас ихсэн их эзний минь нагухай бидний уулзалтаар дамжуулаа үржимсий гаргаа энэ хорвоо дэлхийдээ таны амьдарч байгаатай бид бүхэнд үнэхээр баяр хөөргийг авчирдаа. Та бол тэр хайрыг авахын төлөө. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг та авч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? За манай цуглаанд ирсэнд баярлалаа. Тавтаа морил. За зарлалын цаг байна. За зуны кемп маань эх 5 дахь 21-ээс 23-ны хооронд 3 өдөр 2 шөнө хийгдэхэр байгаа. Тэгээд Нико Оливийн Сато залбирлын гэр хин цогцлборт болно. Тэгээд бүртгэлийн хурамж өнөөдрөөр ер нь бүртгэл дуусч байгаа юм байна. Дууссан юм байна.
Тийм ээ? Бүртгээд бүр дууссан байгаа шүү. Тэгэхээр цуглааны дараа кемп руу яаж явах, хаана цуглах, машин руу яаж хуваагдах гэд зүйлүүдийг хэлэх юм байна. За, хоолны нөхөрлийн дараа өөрийн хэрэгэлсэн аяга тавгийг угаах хэсэг рүү зөөх болон суусан ширээгээ арчих зэргээр тус бүрдээ цэвэрлэгээнд үйлчилж байгаа хүмүүстэй туслахыг хүсэж байна. Мөн тард суулгүйгээр нэг доороо бөөгнөрч суухыг уриалж байна гэж. За бүгд хамтдаа эзэнт өнөөдөр магтаалыг өргөөд өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Амьдралдаа таны хайсаар яваа салаа зам дээр илээ шийдвэр гаргах болоо хожмын жаргалыг тухай сонсоо түүнийг дахаар шийдлээ шийдвэр гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ цайг үргэж таны магтах болжээ амьдралдаа таны олсны дараа нарийн зам дээр шийдвэр гаргах болоо Есүс таныг жинхэнэ дагсан чи бич бас дахаар шийдлээ золиос гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ цайг үргэж таны магтах болжээ ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтаглаа үрдийн үр тантайгаа хамт ашиглацгаа ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтаглаа үрдийн үр тантайгаа хамт ашиглацгаа амьдралдаа таны хайсаар яваа салаа зам дээр ирлээ шийдвэр гаргах бол хожмын жаргалын тухай сонсоо түүнийг дахаар шийдлээ шийдвэр гаргах болоо зүрх минь тантай дэндүү орхон болжээ цайг үргэж таны магтах болжээ ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт хашгирцгаа ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт хашгирцгаа ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт хашгирцгаа ертөнцийн эзэн таны би цайг үргэж магтахдаа үрдийн үр тантайгаа хамт хашгирцгаа Амен. Эзэн даалдран байг. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дуусгадаг
таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэр жишгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таних. Амен. Эзэн даалдарна байг. За шинэ маань кемпинг талаар тайлбар. За бүгдэнд нь өдрийн минь төргий. За кемп маань 5 өдөр 12-оос эндээс хөдлөн тэгээд бүгдээр 30 минутын өмнө ирээд бэлэн байж байгаарай. 11:30 гээд өглөө явах хүмүүс нь 11:30-д ирнэ. Орой 5 дахь өдрийн орой бас унаа явж байгаа. Орой явах хүмүүс маань орой явах хүмүүсийн цагийг мэдчихэд хүмүүс рүүгээ явуулж өгнө. За тэгээ кемп дээр болохоор кемп байгууламж дотор хоёр анхааруулах зүйл та хэдэд хэлье. Кемпийн талаар байгууламж дотор арх тамхи татхыг хориглоно. Хэрэг тамхи татхыг хүсч байвал гадаа тамхи татах газрыг ашиглаарай гэсэн байна. За бас нөгөө халуун аршаанд орж байгаа учраас альчуур болон ариун цэврийг хэрэглэл унтгалын утас зэрэг авчирно гэд энэ хоёр зүйлийг та бүхэн маань анхаараарай. Тэгээд ачаа бити их авч яваарай. Тэнд нөгөө нэг юу орд дэвсгэр бүх юм цаанаас олохоор тэгээд өөртөө хувийн бэлтгэлийг хангаад хүрээд ирээрэй. Өнөөдөр бас төлбөр өгөх боломжтой хүмүүс маань хоолны дараа төлбөр өгж олно. За одоо бүгдээ хэсэг болоод хамтдаа өнөөдрийнхаа юуг хуваалцаад тэгээ хоол идья. Баярлалаа.